үзүүлж байна. Та биднийг дэмжиж subscribe дараарай. Баярлалаа. 1980-ад оны үед өвөө маань тэр үед улсын тээврийн жолооч хийдэг байлаа. Одоогийнх шиг гар утас, GPS, холбоо гэж юу ч байхгүй. Засман замч бараг үгүй. Хээр талын шорон замаар хэдэн зуун километр ганцаараа явна гэдэг өөрөө айдас байсан гэдэг. Шүн болохоор зам гэж бараг харагдахгүй. Зөвхөн машины бүдэг шар гэрэл урдах хэдхэн метрийг л тасалж харагдуулна. Түүнээс цааш тас харанхуй. Би багада өвөөгөөс нэг удаа асууж илээ. Өвөө, таны хамгийн их айж байсан үе хизээ вэ? Өвөө тэр үед зоохны дэргэд дуугүй сууж, гүн амьсгаан асуултыг нь сонсоод хэсэг юу ч хэлгээгүй. Дараа нь удаанаар янжуура асааж, удааг нь уртаа гэгчин сороод, цонхны цаана харагдах харанхуй гудамж руу шигтэнгээ. Хүнээс биш. Замаас айж явсан урд шөнө надад бий гэж намуухан дуугаар хэлээд энэхүү түүхийг ярьж өгсөн юм. Нэгэн намрын сүүл сарын өрөө өвөө маань Баян хонгор аймгаас хот руу ачаа тээвэрлэн даржээ. Зил 130 машинда хид хідэн том хэмжээтэй модон хайрцагтай ачаад оройхон хөдөлсөн гэдэг. Тэр үед зам урт, шорон бартаатай. Нэг аймгаас нөгөө аймаг хүрэх гэж бүтэн шүнжин давхих үе бишгүй. Өвөө ихэндээ тайван явж байж, тал нутаг нам гүм, тэнгэр тэр чигтээ үүлэнд дарагдсан. Сарч үгүй. Зөвхөн зэхийн 2 шар гэрэл урдах замыг бүдэгхэн зүсэж, тоос шороог гэрхтүүлэн урагшилж байлаа. Салхи үе үе хүчтэй эсгэрч машины кабинд хүртэл дуулдана. Өвөө маань нойр хүрэхгүй гэж аманда хуучны дуу аяж хаяа радиогоо оролдоно. Гэвч радион зөвхөн шажигнах чимээ таргаж байжээ. Шүн дунд өнгөрөх үед салхи улам ширүүлсэн байна. Тал дээгүүр шороо, хуурай өвс, сасанцар холилдон хийсэж эхэлжээ. Тэр хавьд айлын бараач харагдахгүй. Хүн байтугай нохоо хоцох чимээ хүртэл үгүй. Моторын жигд дууг чагнанга тамхиа баагуулан явж байтал алсад нэг бараан дүүс харагдсан байна. Яг замын хажууд. Анхандаа мод эсвэл чулуу байна гэж боджээ. Гэхдээ ойртох тусам тэр дүүс хүнийх шиг болох нь мэдэгдсэн гэдэг. Тэгтэл нэг хүн яг замын хажууд хөдөлгөөнгүй зогсож байв. Өвөө хэсэг ажиглаад зам тосож байгаа хүн болов гэж боджээ. Тэр үед хөдөө замд машин эвдэрч хүн төөрөх, осгох явдал их гардаг байсан болохоор жолооч нар аль болох хүн дайрч өнгөрдөггүй байж. Гэхдээ нэг л үгүй. Тэр хүн гараа өрөхгүй, дохихгүй, толгоогооч хөдлөхгүй. Зүгээр л харанхуй дунд хөдөлгөөнгүй зогсоод байжээ. Өвөөгийн сэтгэл нэг л тавгуудж ихэлсэн байна. Зилийн гэрэл бүрэн тосх мочид түүний дүрс нь тод харагджээ. Урд хар үстэй эмэгтэй. Сархинд хийсэн навсархай хуучин дээл өмссөн. Гэхдээ хамгийн аимшигтай нь нүүр нь цав цагаан. Яг олон хоног нар үзээгүй хүн шиг. Хацар нь хонхоож, арьс нь ясанда наардсан мэт харагдсан гэдэг. Өвөө өөрийн ирэхгүй хурдаа нэмээд хажуугаар нь дайрах шахуу өнгөрчээ. Машин өнгөрөх мөчөд тэр эмэгтэй бас л хөд хийсэнгүй. Зүгээр л толгоогоо доош унжуулсан хിവэр. Өвөө аманда. Шүн дунд тард ганцаараа юу хийж явдаг хүн байдаг үлээ гэж буутнаад арын толинд хартал хинч байсангүй. Зам хоосон. Саяхан зогсож байсан газар нь салхинд хийсэх тоосол харагдсан гэдэг. Тэр үед баг зэрвэж их үтсэн ч өөрийгөө тайвшруулжээ. Ядарснаас улж хийм харсан байлгүй гэж бодсон байна. Гэвч жинхэнэ айдас дөнгөж эхэлж байжээ. 10 орчим минут явсны дараа зам өндөр даваа руу өгсөж эхэлсэн байна. Өвөө араага бууруулан аажуухан өгсөж байтал давааны цаана дахиад хүн зогсож харагджээ. Ихэндээ өөр хүн байна гэж бодсон. Гэтэх ойртох тусам цус нь хүлдэх шиг болсон гэдэг. Яг нөгөө эмэгтэй. Яг адилхан дээлтэй. Яг адилхан үс. Патоогоо доош унжуулсан хിവэр. Өвөөгийн нуруугаар хүйд дааж гар нь жолоон дээрээ чичирч эхэлсэн байна.
Боломжгүй гэж өөртөө шимнэжээ. Учир нь тэр хооронд өөр зам салаагүй байна. Тал дунд хүм урдуур нь гарч ирэх ямар ч аргагүй байсан гэдэг. Энэ удаа харцаа буруулгүй өнгөрөхөөр шийджээ. Машин ойртох тусам эмэгтэй дүрс улам тодорчоо. Түүний үс салхинд хийсэж байгаа хэрн хорц нь огт хөдөлгдөггүй байсан гэдэг. Яг чулуун хөшөө шиг. Өвөө хажуугаар нь гарах мөчид эмэгтэй ааж ухан толгоогоо өргөжээ. Тэгээд нүрээ эргүүлсэн байна. Нүд нь тас харанхуй. Ямар ч цагаангүй. Яг хоосон нүх шиг. Тэр харц өвөө рүү шигтэж байжээ. Өвөө айсандаа хурдаа товтлох нэмсэн байна. Зэлийн мотороор хэрч бүхээх салруулна төмөр эд ангиуд нь хүртэл нэж үнэн дуугарч байсан ч. Өвөө зогссонгүй. Бөөр зогсхийг ч хүссэнгүй. Хамаг хурдаараа л давхиж. Тэр үед салхи ширүүсэж машины хоёр талаар юм гүүх шиг чимээ сонсогдсон гэдэг. Хаяа арын твшин дээр юм тогшох шиг. Нэг удаа бүр машины кабин дээр хин нэгэн гараараа цохих мэт тас гэж дуугарчээ. Өвөө тоохгүй хичээж зүгээр л урагшаа шигтэн давхисаар. Удалгүй урд зам дээр дахин нэг бараан дүрс гарч ирсэн байна. Энэ удаа бүр замын голб. Өвөөгийн амь цангаж зүрх нь хүчтэй дэлсэж эхэлжээ. Дахиад л нөгөө эмэгтэй. Гэхдээ энэ удаа арай өөр байсан гэдэг. Үс нь нүрээ бүтэн хатгалсан. Гар нь унжсан. Харин хүйх нь газар түрэхгүй байгаа мэт санагдсан байна. Яг агаарт үл ялэг хөвөөд байгаа юм шиг. Өвөө тоормосч гიშгээгүй. Харахгүй. Зүгээр өнгөрнө гэж өөртөө хэлээд нүдээ бараг л тас анин дайрж өнгөрчээ. Машин хажуугаар нь гарах агшинд кабины яг хажууд эмэгтэй хүний сөөнг хоолой сонсогдсон гэдэг. Зогс. Өвөөгийн хамаг бие салгалаад тэр хоолой яг чихнийх нь хажууд шивнсэн юм шиг тод байсан гэдэг. Гэвч кабинд өөр хүн байгаагүй. Өвөө айсандаа бараг ухаан алдах шахсан ч хурдаа сааруулсангүй. Хэдэн секундын дараа зориг гаргана тахиндаа хартал зам хоосон. Хинч юу ч байгаагүй. Тэр хурдаа алдалгүй давхсаар үүр цайхын алдад өвөө нэг жижиг өртөөн дээр ирж зогсжээ. Тэнд хуучин модон байшин жижиг яндангаас гарах утаал харилдаж байсан гэдэг. Өвөө машинаасаа буухтаа хүртэл гар нь салгалж байжээ. Хөгшин манаж түүний харангуйтай царай нь хуурсан байна. Тэгээд ааж ухнаар чи тэр өвгний харж хаяа гэж асуужээ. Өвөө юу ч хэлж чадлагүй гал руу ширтэн суусан байна. Хэсэг чимээгүй усны дараа өнөө хөвгөн манаач янжуур асанга. Тэр замд олон жилийн өмнө нэг бүсгүй осгож өгсөн юм. Хот хөрөх гэж машинд осоод хинтээж таараагүй гэдэг. Тэр шөнөөс хойш энэ замаар явсан зарим жолоочд харагддаг болсон гэж хэлжээ. Өвөө дуугүй сонсож байтал манаач үргэжлүүлнэ. Гэхдээ нэг удаа харагдаад өнгөрдөггүй юм. Хэрвээ тэр чамд дахин үзэгдээд байвал тэр сүнс чамайг дагаж эхэлсэн гэсэн үг гэж хэлсэн гэдэг. Тэр үгийг сонсоод өвөө тэр шин бараг унтаж чадаагүй байна. Харин хамгийн аимшигтай нь өглөө машиндаа гараад харахад машиныхын тоосонд нэг мөр байсан гэдэг. Яг хүний гарын мөр. Кабины хаалхан дээр.